Улсын хурлын дарга бямц тогтоодоо улсын хурлын гишүүнэд сангийн сайдаа мэд сайхан онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Улсын хурлаас Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлцээрийг сойрхон баталцсантай холбогдуулан тус холбооны гишүүн 5 орноос тамхин бүтээгдэхүүн гайлын албан татваргүй орж ирэх нөхцөл бүрдсэн. Энэ хүрээнд гайлын албан татварыг тэглээд оронд нь онцгой албан татвар авах үүднээс уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг сангийн сайд онцолсон. Ингэснээр бусад улс орнуудаас импортлдог тамхин бүтээгдэхүүнд ногдуулдаг татвартай адил тэгш байх нөхцөлийг бүрдүүлнэ гэж байна. Онцгой албан татврын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлцээд өнөөдөр улсын хурлд өргөн барилаа. Хуулийн гол агуулга бол Монгол улс Евразийн хэлцээрт өнгөрсөн оны 12 сард түр хэлцээрт элсэн орсон. За үүнтэй холбоотойгоор энэ хэлцээр маань 8 сараас эхэлж хэрэгжинэ. За энэ хугацаанд бол одоо мэдээж тухайн Евразийн холбооны 5 улсаас гайлын тарифыг хөнгөлөлтөөр бараа бүтээгдэхүүн экспортлох, импортлох нөхцөл байдал үүсэж байгаа. Үүнтэй холбоотойгоор тамхин төрлийн бүтээгдэхүүн Монгол улсад гайлын татваргүй орж ирэх ийм нөхцөл байдал үүссэн. За энэ бол одоо мэдээж одоо тамхины өртгийг бууруулах нөгөө талд нийтийн эрүүл мэндэд сүргэр нөлөөлөх ийм эрсдэл байгаа учраас засгийн газар нийт гайлын татварыг тэглээд онцгой албан татвар дээр нь нэмж өгөх буюу тухайн орноос орж иж байгаа 5 орноос орж иж байгаа гайлын татваргүй тамхин төрлийн бүтээгдэхүүн болон бусад орноос орж иж байгаа тэр төрлийн тамхины төрлийн бүтээгдэхүүнүүдийн тарифыг адилхан болгож гайлын татврын тэглээд бүгдийг онцгой албан татвар дээр жигдэлж өгчих. Нэгэсэндээ харилцан адил өөр татвартай бүтээгдэхүүн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийг өргөн барьж байгаа. Түүнчлэн Монгол Улсын хурл хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 117 дугаар тогтоолыг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталсан. Тус тогтоолоор тамхин бүтээгдэхүүний гайлын тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор татвар төсөв нийгэм эдийн засаг, нийтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тооцож шаардлагатай хууль тогтоомжийн төслийг улсын хуралд өргөн мэдүүлэхийг засгийн газарт даалгасан байна. Худалдааны түр хэлцээрийн хэрэгжилтийн хүрээнд тамхин бүтээгдэхүүний өртөг буурч, зах зээлийн үн хямдрах, хэрэглээ нэмэгдэх, улмаар улсын төсвийн онцгой албан татварын орлого буурах эрсдэлтэй гэж төсөл санаачлагчид үзжээ. Иймд хуулийн төсөлд тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татварыг хосолсон хэлбэрээр ногдуулах, мөн үнд суурилсан татварын хувь хэмжээг тодорхойлсон зохицуултыг тусгажээ.